3000 хүүхд сурж байгаа сургуулийн гадна л 5 сандал байж болохгүй шүү дээ. Тэр хүүхдүүд гарч ирээд сандал дээр суугалдаа ядаж. Гэхдээ 10 сандал аваад өгчих нэг эцэг их олдохгүй л вэ гэж дээ. Энд байгаа байгууллагын удирдлага та нар сурж байгаа хүүхдүүдийн сургуулиуд дээр бүгдөө очиод өөрсдөө санаачлаад нэг ажил хийгээд хэлдэг. Та нарт тийм боломж олдсон шүү дээ. Амраа чадна үстэж. Хүүхдийн сургуульд нэг ангид нь нэг ус услагч аваад өгчөл дөө. Нэг ус шүүгч аваад өгчөл дөө. Юм болгоныг бити төр хийнэ гэдэг ингээ хараа суугаад л. Бид нар том арга хэмжээнүүдээ хий. Тэр сангаа засыг, дээврээ засыг, спорт залаа нойлын засыг. Одоо энэ нэрдэг нойлын одоо бүрэн засахгүй болоод тэр чинь нойл мойл гэж одоо юу юм бэ? Тэр жижиг өөрсдөө хэмжээнд хийчих ажлыг боёдох дарга та газрын даргын өдөртөмж гаргаад энэ эцэгчүүдийн оролцоог дэмжих жил болгоо зарлаж байгаа. Тэгээ эцэгчүүдийн оролцоог дэмжинэ гэдгээр нэг зүйл говьлоод байгаа ш. Ангиар нийтээр одоо энэ ингээд та нар нэг анги гэхэд бүх эцэгчүүдээс нь 100 сая төгрөг гаргаад ингээд боломжгүй тааруу амьдралтай хүмүүсийг ингээд зовоогоод өгдөг. Нэг ангиас нэг 5 эцэг хийх л оруулаа да. Тэгэхэд л болно ш. 40 хүүхэдтэй ангиас нэг 5 эцэг их хүүхдийн төлөө энэ сургуулийн орчныг сайжруулахын төлөө гараа өргөд оролцсон шүү дээ. Хэн ч оролцсон. Сайн дураараа. Тэгэхээр нэг ангиас 5 эцэг ихийг хамруулж оролцуулаад энэ сургуулийн орчныг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллаа. Тэр үйлчлэгээ үзүүлж байгаа урлаг, спортын зал, бие засаг газар, коридор юу дээ ямар нэг айлын хажуу амбар биш дээ. Жоён нэрэд чи парго сургууль шүү дээ. Парго сургууль ингээд та нар бодолтой. Дээр үеийн ялцсан юм нэг 20 санжийн нэг юм зүгээр ялцснаад байна шүү дээ. Тэг тийм сургууль чи хүүхд яа сурах юм? Энэ эцэгхийн зөвлөлүүд болон аж ахуйн нэгж байгууллагуудтай сургуулийн удирдлагууд хамтын ажиллагаагаа өрнүүлээ. Энэ сургуулийн удирдлага нэгдүгээрт сургалтын менеж хийх ёстой, хоёрдугаарт аж ахуйн ажил хийх ёстой шүү дээ.